Иргэн Ууганбаатар, Цэндчөв, Бонжиргал гээд 3 хүн талбай дээр 7 хоног жагсаал их зөвшөөрөл авсан. Зөвшөөрлийн маань утга нь бол Эрдэнэс 5 толгой хувьцаат компани бүх хувьцааг 100% ард түмэндээ өмчлүүлгээд нэг ийм шаардлагатай. Нөгөөх нь бол Эрдэнэс 5 толгой хувьцаат компани нэгж хувьцааг 933 төгрөг биш 70 мянган төгрөг болгож үнийн өсгөө гэд. Боёхаа ишээ зөксөөр. Тэгэд ийм 3 шаардлага тавиад 2 шаардлага тавиад ингээд жагсаалаа хийж байгаа. Яагаад энэ жагсаал хийх одоо шаардлага тулгарсан байгаа вэ гэхээр оны өмнө ард түмэнд 5 толгой хувьцааны 34% одоо эзэмшүүлье гэсэн. Тэгэхдээ бирж дээр гаргахгүй тий нэг хоёрдугаарт 933 төгрөг гэдэг үнэлгээг нь 2028 он хүртэл өсөхгүй гэж байна. За 3 дугаарт нас барах юм бол хувьцааг чинь төр хурааж аавна гэднэр ийм балаа юм ярьсан. Тэр шийдвэр тэр засгийн газрын их хурлын тогтоолыг хүчингүй болгоё. Нэг. 2 дугаар эрсдэл нь юу вэ гэсэн чинь одоо энэ их хурлын хаврын чуулганаар баялагын сангийн тухай хууль нэг, 2 дугаарт нь ашигт малтмалын тухай хууль гэдэг ийм 2 хууль өргөн барих чинь энүүгээр энэ хуулийн хүрээнд 5 толгойн төрийн мэдлийн хувьцааг зарах гэж байна. Тэгэхээр энд ямар аюул үүсэж байна гэхээр 933 төгрөгөөр үнэлж байгаад хяналтын багц буюу 30 орчим хувийг зарах юм бол нэгэн тэрбум доллараар л 5 толгойг алдах аюул тулгарсан байна. Ард түмэн бидний хувьцааг бүгдийг худалдаад авсан ч 1 тэрбум доллараар л 5 толгойг ингээ худалдаад авах аюул тулж байгаа юм байна. Гэтэл манай 5 толгой өнөөдрийн бирж дээр 170 доллараар нүүрсээ 1 тонн нүүрсийг зарж байгаа гэж үзвэл манай 5 толгой 850 тэрбум долларын орж шүү. Тэгэхээр энэ ард түмний өмчлөлд үлдсэн байгаа цор ганц орд. Ард түмний өмчлөлд байгаа. Бид нар 1100 ордоо алдсан. 15 стратегийн ордоо алдсан, бүгдийг алдсан байж байгаа. Сая Эрдэнэт Асгт 2-ыг л нэг буцааж авсан. Тэгэхээр одоо энэ бүх ордоо алдсан юм байна. 2 толгойтой байж байгаа, 1 толгойгоо алдсан. Одоо үлдсэн ганц 5 толгой хагас дутуу ард түмний эзэмшилд байж байгаа. Тэгэд энийг бид нэр ард түмнийхээ өмчлөл 100% авч үлдэх цор ганц арга бол 5 толгойн хувьцааг бүх хувьцааг 100% иргэн бүртээ үн төлбөргүй өмчлүүл гэсэн энэ шаардлага байгаа. Хэрвээ иргэн бүр 100% одоо 15 тэрбум ширхэг хувьцааг 3.4 сая хүндээ 100% ингээд үн төлбөргүй энэ тэнцүү хуваагаад өгөх юм бол хүн бүрт 4400 хувьцаа ирнэ. Тэгээд тэр нь 308 сая төгрөгийн үн бүхий юм хөрөнгө юм аа. Тэгээд тэрийгэ бирж дээр гаргаад зараад ингээд явж идэг ийм болёо л гэж байгаа. За нэмээд хэлэхэд энэ үндэсний баялагын сангийн тухай хуулийн одоо төсөл гэх юм уу те. Тэн дээр бол юу гэж байгаа вэ гэхээр уг баялагын сангийг орлогожуулах мөнгөтэй болгох хэрэгтэй. Тэр мөнгө нь юу гэхээр стратегийн ордуудын ногдлол ашиг хийнэ гэж. Тэгээ нөө стратегийн ордууд маань яг хэдэн төрлийн мэдлэлт байна вэ гэдээ харахаар Эрдэнэт Асгт 2-оос бусад нь ер нь маш хүнд байдалтай байж байгаа. Дээр нь энэ стратегийн ордуудынхаа төрийн мэдлийн хувьцааг зарж агаад уг үндэсний баялагын сангаа мөнгөжүүлнэ гэдэг тэр заалтан дээр нь тусгацсан байж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэгж хувьцааг нь 933 төгрөгөөр үнэлээд төрийн мэдлийнхаа хувийг зарах юм бол маш бага үнээр одоо Эрдэнэс 5 толгой маань 3.9 тэрбум долларын үнэлгээтэй байж хахад маш бага үнэлж хагаад төрийн мэдлийнхаа хувийг зарах тухай хуульчлах гэж байгаа энэ өөр маш аюултай, маш хямдар, маш багаар энэ нэг стратегийн том ордыг ард түмэнд хөрөнгөтэй болгох, ядуурлаас нь гаргахын том ордыг алдах нөхцөл үүсчихжээ. Тэгэхээр энийг яаралтай дасан зогсооё. Тэхийн тулд бид энэ нэгж хувьцааны үнийг энэ засгийн газрын 181 дугаар тогтоол дээр байгаа 933 төгрөг биш нэрлсэн үнийг нь 70 мянган төгрөг болгоё. Ард түмнийхөө өмчлөлт 100% өмчлүүлж өгөө. Тэгжиж бид энэ 5 толгойгоо алдах аюулаас мултрахын шүү гэдгийг бас нэмж хэлэх гэсэн. За нэмж хэлэхэд ард түмний уриалмаар байна. Бид нар 34 жил ядуу амьдралаа шүү дээ. Тэгэхээр бидний амьдарч байгаа нийгэм маань капиталист нийгэм гээд энэ капиталтай хүн тэнцэж амьдардаг. Эдийн засгийн эрхчлөөд түгэн тэмцэж амьдардаг ийм л нийгэм байгаа. Та нар нэг нам солигчсноор нөгөө нэг мундаг нам гарч ирээд Монгол улсыг өгжүүлнэнгүүл тэр үлгэр. Өнөөдөр та нар утгагүй сонгуульд болгоч байна. Сонгуулиудаар нэг мундаг намаа
сонгох тухай биш. Өнөөдөр энэ өвөг дээдсээс үлдээсэн байгалийн баялгаа заяа. Өөрөө өмч болголтоо. Энэний төлөө тэмц. Тийм учраас цаг хугацаа алдалгүй эсвэл хэн нэгэн мундаг өдөрдөгч гарч ирээ та бүхнийг урайлаад энэ сквадрын бадар жагсаагаад үүмэн дэгдээвэл хараа амжилтанд хүрэн гэж та нар бас тэгж битгий буруугаар сэдэх. Тийм учраас бид гурвыг годохгүйгээр энэ хоёр сайхан эрдэнэтэй залыг дэмжиж Эрдэнэс 5-7-гоо 100% өмчилж явахын төлөө хүн шиг амьдрахын төлөө та бүхнийг манай хоёр залуутай ирж уулзаад энэ сайхан мэдээлэл аваад дэмжиж ажилласаа гэж хүсэж байна би. Тэгээд бидний энэ жагсаал 4 сарын 5-ны хүртэл явна. Тэгээ Монголынхаа ард түмнийг та бүхнийг ирж мэдээлэл авч ер нь 2 сарын дараа улсын хурлын сонгуул болох гэж байгаа. Тэгээ манай улс төрчид ард түмэнд хайртай дуртай юу гэдэг хайлсан туглах шиг болдог ганцхан боломж нь энэ. Иннээс өмнө бид амжаад шаардж байгаа 5-7-гоо өөрсдийнхөө өмчлөлд авахын хуулийг, засгийн газрын тогтоолыг батлуулахын төлөө монголчууд бид нэг зориглоод хөдөлж чадах юм бол энийг авч чадна гэдгийг хэлэх байна. Гэхдээ ерөн зүгээр 5-7 хувьцааг 100% ард түмэнд өгнө гэдэг айгүй амархан ажил. Маш амархан ажил. Засгийн газрын ганц тогтоолоор ингээл өгчдөг ажил. Бид нар ингээ гэр гертээ хэвтчихсэн чинь засгийн газар ганц тогтоол гаргаад тэгээд 1072 хувьцаа өгсөн байсан шүү дээ биднэрт. Бид нэр зүйлд мэдсэн. Яг тэр шиг ингээд засгийн газар ганц тогтоол гаргаад иргэн бүрийг 4400 хувьцаатай болгоё гэж тогтоол гаргачихад тэгэл засгийн газрын бүрийн эрхийн асуудал ахгүй. Тэгэхээр бид нар нийлээд одоо яг сонгуулийнхын өмнө жоохон хүчтэй шиг дуурч чадах юм бол бид нар 5-7-гоо авч чадна шүү. За бас нэг нэмээд санаа болчихъя. Өнөөдөр Монгол улсад Монголын ард түмнэр овгуулсан нэг л нам байгаа. Тэр нь бол Монгол ардын нам. Монгол ардын нам үнэхээр Монголын түүхэнд сайхан гавьяа явуулсан үнэ шүү дээ. 100 жилийн өмнө ардын хувьсгал эх орноо чөлөөллөө. Одоо 100 жилийн дараа ард түмэндээ энэ байгалийн баялгийг өмчлүүлээд Эрдэнэс 5-7-г өмчлүүлээд ядуурлаас чөлөөлөх их хувьсгал хийгээсэй гэж би хүсэж байна. Тийм учраас ялангуяа Монгол ардын намын гишүүд би намдаа хайртайгээ суугаад байлгүй. Үнэхээр чи миний нам юм бол намайг ядуурлаас гарах. Надад энэ Эрдэнэс 5-7 нь 100% хувьцааг 100% өмчлүүлээч гэдэг ялангуяа Монгол ардын намын гишүүд өнөөдөр намдаа хариуцлагатай хандах юм бол энэ нэрээс шийдэж чадах тийм боломжгүй асуудал биш. Бүгдээрээ ядуурлаас салцгаая. Бүгдээрээ хүн шиг амьдрцгаая. Хүндрэлтний түүхийн 50% бичсэн ийм сайхан түүх таартам ийм ядууд орой чадвар ерөөсөө амьдрч болохгүй. Бидэрт өвөг дээдсээс үлдээсэн асар сайхан боломж байгаа. Тэр бол байгалийн баялаг. За баярлалаа. За ажил сайн уу? За болж байгаа үстэй.